Сайн байна уу? Германд ирээд хэдэн жил болж байгаа вэ? Одоо 6 жил болох байна. Анх юугаар иржсэн бэ? Анх сургуулийн төгсөөд тэгээд даатын тэтгэл ирсэн. Тийм үү. Тэгэхээр энэ их сургууль сурсан юм уу? Тэгээд студент кофе гэж хийсэн. Тэгээд Wirtschaftskurs гэхээр яваад 1 жил сураад. Октод. Тэгээд 1 жил gap year гэж авч Германд байж агаад тэгээд Шүдний медиумсэгч overtime тэгээд нэг туршлагын маягаар нэг ажиллаж үзээ. Тэгээд цаанаас канцлерын бид шүдний чинь туслах гэдэг мэргэжлээр брат Одоо тэгвэл шүдний эмчийнхээ аваас бэлгийг хэд хичээлдээ явж байгаа гэсэн үг үү? Оос бэлдэнгийг хийгээд өнгөрсөн жилийн 1 сар дууссан. Дууссан. Одоо ажиллаж байгаа юм шүү дээ. Аваас бэлдэн хийхэд ер нь шалгуу гэсэн зүйл байсан уу? Бүсдүүлэх материалын хувьд ямар гэдэг вэ? Надаас бол яг виз асуусан. Тэгээд асуусан. Тэгээд 10 жилийн баталгаа асуусан. Тэгээд Урмайлны төвшин B1-тэй юм уу A2-тай байхад сонголттой байх юм шиг. За. Тэгээд ямар ч гэсэн гэрийн хаяг маягтай юм бусад одоо бүрдүүлэх материалуудаас хэмээр эрүүл мэндийн даатгал даатгалтай basic харцсан бас нөгөө стая идентификациос нөгөө их харцсан. Аваас бэлдэнгээ 3 жил хийсэн үү те? Яваад юм бол тэгтээ төгссөн. Ээж шиг 2 жил durаад тэгээд төгссөн. Яг шүдний эмчийн туслахын тэгвэл нэг хичээл ажил шиг салхитай явдаг шүү дээ. Тэр нь ямар давтамжаар явдаг вэ? Одоо нэг 2 удаа. Нэг өдрийн үрт хэвчээ тэр чинь 9:30-аас 15:30 хүртэл байдаг. Тэр өдрөө ажил руугаа ирээд явах шаардлагагүй. Нэг өдрийн урт хэвчээтэй учраас зад ажил явах шаардлагагүй. Нөгөөх нь шороо 7:45-аас 12-ийн хооронд байдаг. Манай байгууллагад тийм. Тэгээд тарсан өдрөө шууд ажил руугаа явдаг. Тэгээд 7-ныхаа 3 өдөрт нь бол яг тэр байгууллагаас хамаарат хэдэн цагийн хооронд ажиллахаас хамаарат тэгээд яг цагаар ажиллана. Тэгээ яг ажил дээр байхаа яг тэгвэл өглөө хідээс хэд хүртэл ажиллах хэрэгтэй байдаг вэ? Ажил хэрэгшүүд өөр гэх юм биш янз бүр. Манайх бол өглөө 8-аас ажилчдын бүгдээрээ ирээд Behandlung intensive бэлтгээд тавьчихсан юм уу да. Тэгээ манай эмчмаа 8:30-д ирээд нөгөө бас 8:30-аас ирээд тэгээд ерөнхийдөө шинэ авгийд тарсан. Хоёр дахь өдөрт авгийд тараад 3 дахь тасахад болохоор манайх 9 тарт 12 гэж 8 хэл явж байхад нь хичээл дээр нь шалгалт гэж авдаг бах тий. Тийм. Үгүй тэсээ хамаарат ер нь бас баг сарын албаны шалгалт ч юм уу эсвэл 23 сартын нэг шалгалтай бодё өгдөг. Тэгээд энэ чухал юм шиг санагдсан. Яагаад гэвэл хэрвээ 3 жил сурахгүй сумаар байна. Цаг хэмнээ яагаад гэм бол үдэ анхнаас нь хэлээд дундаж яваад тах юм болж боломжтой. Хоос бэлэнгийнхаа хажуугаар хүмүүс аяух ажил хийгээд идэг. Өөрөө ажил хийжсэн үү? Ер нь хийх боломжтой байсан уу? Гацаа остод төсөлдөг. Яг тэр оос бэлэнгчин 7-5 өдөр. Тэгээд асаам хүмүүсийн яг хүн өөрөө ажил хийгдэж хагас цагийн ажил одоо хоолны газар зөөгч хийдэг ч юм уу тиймэрхүү ажил бол хийж болно. Тэгээ аваас бэлдэнгийн хажуугаар 20 цагаас дээш ажиллах боломжтой байдаг. Тэгэхээр
ер нь хангасан нэг 8 цагаас ажилладаг юм да. Тэгээ би хоор ажил хийсэн. Гэхдээ яг тогтсон тийм цагийн ажил бол хийж байгаагүй. Зөвхөн хагас одоо хаяада нэг удаа хийсэн. 4 ажил бол хийж хийсэн. Тэгээ нэг удаа хорин дээр очиж ажилласан. Тэр амар орой ажил юм шиг. Тэгээд өөрийн 4 хүртэл гээд нэг удаа хийж ажилласан. Тэгэхээр нөгөө орой ажиллаж байгаа учраас цалин өндөр өдөр цагийн цалин 15 евро гээд. Гамсны хоолны газар зөвхөн ажилласан юм 2 доллар. Бас Mindestlohn буюу хамгийн одоо доод хэмжээ. доод хэмжээ 2 евро тэмцэлтэй юм байна. Бас юуд ажиллаа. Города үлгүүрэн дээр нэг үлгүүрэн дээр ажиллаа. Бас энэ ажиллаж байгаа учраас гээд 15-аас 17 евро гэж өгдөг. Тийм ч ажилласан. Тэгвэл аваас бэлтэн шүдний хэмжээний туслахын яг цалин эхэлж байгаа үед нь байгаад ихсээд явдах уу? Нууц биш бол ер нь хэдийн орчим яваад авт юм болов? Аваас бэлтэн шороо чийст одоо Тэгээд просто янгаас ихтэн. Араа боотоо буюу нэг татвар нутагтаа тооцогдсон. Тэгээд татвараа хасуудаа эрүүл мэндийн талхийнхаа төлбөрийн асуулт 750-ыг авдаг. Тэгээ хоёр дахь чийсээ хэлээд 850 юу 800 болчихсон. Бааш мөрсөн. Тэгээд амжилттай сургуулаа төгссөний дараа одоо сургуулиас тэ. Энэ тодгүй дараах талсан. 1800-аас 2200-300-ийн хооронд. Тэгээ аваас бэлтэн хийчээд яг үндсэн ажилтан болёо. Тэгээ дараа нь бас яг мэргэжлээ дээшлүүлээд сураад шүдний хэмжээ өөрөө болёо гэвэл ер нь тэр процесс нь хэр удаан байдаг юм бол аваас бэлтэн 3 жил бэлтэнгээ төгсөөд хэрвээ Германы Abitur буюу Германы нөгөө системийн шалгалт гэдгийг өгөөгүй байх юм бол 2 жил ажлынхаа хажуугаар Abendgymnasium гэдэг юм суудаг. Тэгээ 2 жилийн турш 7-5 өдөр оройны 5 цагаас 9 цаг Ягас биологи, математик, гимнастик тэгээд бас гадаа баан симуляцийн спаргли. Сурчаад Abendgymnasium хийжээ. Abitur хийгээд хийх бол их сургууль орох. Их сургууль ороход бас айгүй олон шалгалтууд өгнө. Хамгийн наад захын шалгалт юу бас Германы төвшин доктор шалгалт. Цаа хоёртай ажиллаж байгаа. Хоёр жилийн турш аваас бэлтэнгээ төгснөөс хойш ажилласан байх хэрэгтэй гэдэг юм шиг. Шууд бол сургууль руугаач болохгүй юм шүү дээ. Код болоод. Тэгээд зарим хүмүүсээс сонсоход болохоор 3 жил курсан бол аваас бэлтэн шууд их сургууль авах боломжтой байдаг гэх тийм гадаад хүүхдүүдэд гадны орнуудад бас нээлттэй биш юм шиг. Тэгээ хадуурадаас нэг юм асууж хүмүүс юу айгүйх сонирхолтой байдаг. Тэгээ Монголоос яг даатын тэтгэлэг авахд ер нь хэр хэцүү байдаг вэ? Хэр их хүүхдүүдийг ер нь жилдээ авдаг юм бол? Ямар юм шалгах вэ? Яадтай гэдэг багийн багшнаас модэжгүй. Это больше сесть. Там и все германские слова сургуулиас гадуур тест гэдэг. Германский не санхаар математик биологи хөөсөөс тэгээ оноо байхсаа.
гоё дээ. Тэндээ бимаа тэндээ жижигхэн өгдөг. Тэгээд ингэж явах цагаа ингээд одоо намайг сэтгэлийн бүхнийг боломжтой юугүй юу гэдэг байдлаар тийм ингээд юм сууж харуулжтай. Юм бэлтгэж презентацийн бэлтчихээд байгаа юм байлаа. Тэр хүмүүсийн шийднээс 7 хоног хаач сайн гуйна. Нэгэн сарын хариулсан. болохоор 10 жилийн хүүхдүүдээс өөрийн илүү 5-ыг сонгож авсан. Тэр жилдээ. Тэгээд хоёрын манай ангийн хүүхдүүдээс өөрийн өөрсдөө болсон. Тэгээд бичдэггүй кэрчтэй тохиолдсон шиг аваад ирсэн. Гэхдээ ганц л удаа тэгэж хүүхдөөс шалхуулж авдаг гэсэн үг үү тий? Тэгсэн жидээ онцгой сэтгэлэг болсон. Тэгээд энэ буцаад үзчихсэн. Миний хувьд болохоор 4 жилээс сэтгэлэг маань олгогдчихсан. Тэгээд миний менежмент гэдэг чиглэл хэрэг яадаг вэ гэхээр эрүүл мэндийн салбар сингапур шаанчаа гэж өгдөг эдийн засаг. Тэгээд би бас эдийн засгаар нэг жил студийн project буюу их сургуулийн бэлтгэд нэг жил явуулсан хэрэг нь оролцоод их сургуулиуд ороход тийм шийдвэр гэж байгаа сертификат тэр оройсон байгаан хүчтэй байхгүй тэгээд үгүй студент project өгсөн гэхдээ бас их сургууль болсон. Би болохоор эдийн засагт өөрөө тийм ч сонирхолтой байгаагүй энд ирээд small start мураа сарсныхаа дараа нэгсэн. Тэгээд сургууль ерөөсөө авахгүйгээр энэ ч шилжсэн хүүхдүүд 10 жилсээ юу скваш өөр ингээд төгсөв шууд аваад бэлдүүн хийж хэлсэн. Тэгээд тэрийг сонирхол үзээ. Тэгвэл аваад бэлдсэн. Ширингаар миний бас тийшээс талцсан өссөн. Тэгшээ тасан ганцаар шугаал бэлдсэн. Энэ чиглэлээс надад таасагдахгүй байлаа. Тэгээд үзүүлэлтийг нэмэрэн үзүүлэлт тушмаар ингэж бичээ. Тэгээд сэтгэлийг маань тасчирсан. Зан олголт бол ерөөсөө хийгээгүй. Тэгээд ерөөс сэтгэлтэй айгүй зүгээрээс хайх юм шилжүүлсэн. Яг ахад цаанаас нь сургалтын төлбөргээд бас байр хоолны мөнгө бас өгсөн нь үү тий? Имам шараас таник нэм артистista не тасруулсан. Тот тийм өөр бас заахлаа. Инженерийн цагаач. Эцэг чинь юунд тахгүй юм гэдэг тэг шаардлагатай байна. Үзэгчд сонсогчд маань маш хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгсөнд баярлалаа.